Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон хөтлөгч Мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс ураатай Японы алдарт Рото брендийн Hada Labo хөрөнгө оруулалтын соёлыг түгээн ураатай Голомт Капитал үн цаасны компани ивент итгэн та бүгд дүргэж байна. За өглөөний минь. Өглөөний минь. За хоёлаа хизээ рүү хаашаа аялах гэж байна? За цаг хугацааны үед өнөөдөр нэлээд хол өсөрнэ. 2000 жилийн өмнө одоогоос бараг 1994 жилийн өмнө гэх юм уу. Газрын хувьд болохоор Европ яг Германы газар нутаг дээр очноо. За сэдвийн маань нэр нь Ромчуудын Европ дахь хамгийн том ялагдал Тевтобергийн айн тулаан гэж байгаа. За. Энэ одоо Ромын эзэнт гүрний одоо агуу суу алдартай эзэнт гүрний маань хамгийн том ялагдал болсныг бас их сонирхолтой. Бас Европын түүхэнд ихээр нөлөөлсөн, ялангуяа Германы түүхэнд ихээр нөлөөлсөн тийм одоо нэг тулаан байгаа, тэр талаар ярих гэж байна. За үндсэн нөхцөл байдал маань ямар байсан бэ гэхээр одоо ингээд Герман одоо Рейн мөрнөөс зүүн тийшээ чинь ерөөхдөө нэг германчууд байгаа шүү дээ. За тэгэхээр энэ нөгөө нэг германчууд гэж ер нь хожим нэрлэж ирсэн. Тухайн үед нэг овг аймагч өөр өөрсдийнхээ нэрээр л нэрлэж шүү дээ. Түүнээс бид нар одоо нэгдээд германчууд байна гэж ерөөсөө нэрлэхгүй. Тэгэхээр Umbrella term гэдэг шиг нийтэд нь хамтдгаа тэр нэг баахан Ангривари, Брюктери, Чати, Черевски, Белветти, шивэлгүй гэж нэг баахан овг аймагуд нөгөө нэг латин хэлний нөгөө олон тооных чи EI-г явчихдаг шүү дээ. Тийм тэгж нэрлсэн бахан овг аймагуд байгаа. Тэднийг нийлүүлээд ерөөхдөө Германы одоо варварчууд гэж бас нөгөө муухагаар нэрлэдэг байгаа шүү дээ. Ромчууд бол нөгөө Германик овг аймагуд. Тийм Германик овг аймагуд гэд нэрлэлцдэг байсан. Тэр хүмүүстэй хийсэн нэг тийм Тевтобергийн айн тулаан гэж байгаа. За тэр Рейн мөрнөөс зүүн тийш байдаг. Энэ Рейн мөрнөөс баруун тийшээ одоогийн Франц, Испани, Ибери хойг тэгээ бүр Британи хүртэл чи ер нь нөгөө нэг гайгүй эзэлж болоод байгаа шүү дээ. Тэгтэл одоо Испани тэр хойд тэр Галиц милиц гэдэг ч юм уу тэр хэсэг чинь Германыг бодвол хол ихгүй Италиас. Тэгтэл Германы тэр газар нутаг одоо чинь за тэр Чех мэхийн хав юм уу? Тэр чинь бол Италийн хойгт харьцангуй ойролцоо мөртлөө тэрлүү ерөөсөө нэвтэрч чаддаггүй. Тэгэхээр тэнд ер нь нэлээд тийм дайчин тийм Германы овг аймагуд амьдран сууж исэн тэднэртэй хийсэн нэг дайн тулааны талаар өнөөдөр ярих гэж байгаа юм. Ромчууд бол тэднийг зэрлэг барбарууд умардынхан тий. Одоо Юли Цезарын бичсэн тэмдэглэлээр бол ерөнхийдөө тийм байгаа. Рейн мөрнөөс зүүн тийш одоо маш аюултай зэрлэг тийм хүмүүс амьдардаг. За газар нутгийн хувьд ч гэсэн ойшгүй ихтэй бараг шүнс чөтгөртэй гэж тухайн үед нөгөө мохор сэсгэр хүмүүс тэгж бодсон шүү дээ. Тэгээд одоо яг эзэлсэн газар ингээ харахаар Рейн мөрний ингээд хилээ болгоод тэгээ бүр хаашаа Британи арлууд руу ингээ явцсан харагдаад идэм бил. Одоо ер нь юу л да манайхан Тевтоберг Forest гэдэг ингээ хайх юм бол ёстой нөгөө юу гэдэг лээ нөгөө могоош урах зайгүй гэж хэлэхээр бүр тийм өтгөн харагдаж байгаа байхгүй. За тэгээд тэр одоо Рейн мөрнөөс баруун тийш байгаа гаалуудыг дийлээ, британчуудыг дийлээ, Луситаны энэ төргээд Ибери хойгийн баахан овг аймаг тэдний бүгдийг дийлсэн мөртлөө Германик овгуудыг бас нэг л сайн дийлдгүүл байсан юм шиг байгаа. Нөгөө дийл Цезар бол яг нэг удаа тэднэртэй тулдаа дийлж исэн. Тэгэхдээ цаашаа төвшөлтгөж тийм юу мөж болгож ерөөсө чаддаггүй. Хууль тогтоож чаддаггүй. Тийм одоо маш их эсэргүүцэл тэмцэл сайтай ард түмэн байсан гэх юм уу? Нөгөө талаараас газар зүйн онцлог байсан байна. Тий. Ромууд ер нь бол хэрхэнтэй ингээд газар нутгаад хилээд гавьяа байгальтууд нөгөө ялтууд байгуулад өөрийнхөө хэрэгшээлийг тогтоодог байсан бэхээр зам тавьж чаддаг байсан. Зам тавьдаг. Зам хүргэдэг байсан. Одоо эзэнт гүрний нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү маш богино хугацаанд тэгээ төв одоо тэгээ барта багтаагаар очих тэр аргыг бодож чаддаг байсан. Тэр нөгөө шигүү хөвч болоод ирэхээр магадгүй уур амьсгалын онцлог тэгээ Европч маш чиглэг том гол мөрөн ихтэй болохоор магадгүй одоо тэгээ нөгөө логистикийн хувьд бас яг тийм тийшээгээ хүргэх нь жоохон хүндрэлтэй байсан байна. Ромчуудын давуу тал ерөөсөө логистик шүү дээ. Ямар ч нэг Эпир хаантай байлдаад тэгээд Эпир хаантаа цуг явьжсэн тэр чи хин байдаг үлээд нэг түүх чинь та одоо ингээд ромчуудаа дахиж ийм ялд байгуулад ах юм бол бид нэр сүрхнэ гэдэг. Яг тэгвэл тэр чинь ромчууд нь ялагдсан ч гэсэн логистикээр амар сайн зэргийн хангамж татаад байдаг те. За тэгээд за хоёлаа
германчуудын тухай яриад байгаа эргээд ороход энэ нөгөө нэг юу одоо ичим нөгөө нэг яг анх дугаар эзэн хаан Август одоо би нөгөө Оросоор нь хилээд явчих гэж бодоод байгаа. Яг тэгвэл нөгөө одоо энэний дараа гарах яг энэ дайн тулааны гол жанжин Publius Quintilius Varus гэдэг жанжин байгаа байхгүй. Тэгэхээр тэр баахан уусын хэлэх гэхээр надад жоохон төвөгтэй байгаад болохоор Оросоор нь хилээд явчих гэж бодож байгаа. Августын дараачихын Тибери гэж хаан байгаа шүү дээ. Тэр хаан бол энэ бас энэ германчуудыг бас одоо чи Маркманы гэдэг чи одоо энэ Чехийн газар нутгт дээр байсан бас нэг овг аймагуд байгаа. Тэрнтэй дайн тулаан хийгээд тэр нутгийг ерөнхийдөө за тэр чи нөгөө дайн тулаан хийхээс гадна нөгөө нэг омгийн ахлагчтай худалдаж авна штэ гэрээ хэлцэр хийн. За бид та нарыг манай нэг мөч болоод орцгоо. Бид ийм татвар авна. Тэгээд энийгөө төлөөд явж явах юм л асуудалгүй ингээд ааж явах ингэж төвчдөгч явах тийм одоо яриа хэлцэр гол хийж явж исэн үнэн болохоор одоо 2 дугаар эзэн хаан Тибери эзэн хаан болоогүй байх та тийм хийж явж исэн. Августын өргөмөл хөө штэ тий тэгж явж исэн. За тэгээд үндсэндээ одоо тэр Друсус гэдээ бас нэг жанжин байгаа. Тибери жанжин энэ хоёр жанжин одоо тэр Германы газар нутгад 13 легионтай байсан гэж байгаа. 13 легион гэдэг чинь за нэг легион дунджаар 5-6 мянган зэрэгтэй хэр тэгээд тэр чинь нөгөө auxiliary буюу туслах жанрын зэрэгүүд байгаа шүү дээ. За харваач инженер зөвхөр нөгөө ачаа хөсөх зөгөөдөх хүмүүс эднэртэйгээ нийлэхээр бараг 100 мянган зэрэг хүрчээсэн гэж байгаа. Тэгээд тийм хэмжээний зэрэгтэй тухайн газар нутгийг төвшдгөөд одоо Ромыныг мужи болгоно гэж гэсэн бодлого баримтлаа. За тэрүүгээрээ бас Маркманы хаантай байлдана гэд тийм одоо төлөвлөгөөтэй байжсэн. Тэгсэн чинь Балканы баруун хойд тал гэдэг чинь одоогийн Хорват Илири гэж нэрлэдэг тухай үед. Та сайн мэдж байгаа. Илир бол тэрнээс бас жаахан урагшлаа. Ер нь бол Хорват одоогийн Албан. Тий, Албан авир орж ирнэ. Тэн дээр нэг Илирийн бослого гэдэг нэг 3 жил үргэлжилсэн бослого гарсан байгаа. Тэгээ тэрлүү цэрэг татах хэрэгтэй болоод одоо ингээд фронтын бодлого өөрчлөгдөж штэ. Тэнгүүт Маркманы хаантай одоо энэ хин гэрээ байгуулчаад Тибери 13 легионоос 10-ыг нь аваад тийш Илирийн бослогыг дарах гэж 3 жил очиж байлцсан байгаа. За Германд хэн үлдсэн бэ гэхээр одоо миний түрүүний хэлсэн Publius Quintilius Var гэдэг тийм жанжин үлдсэн. Энэ болохоор за яг жанжин л гээд байгаа. Гэхдээ ер нь бол нөгөө администратор буюу одоо аман захирагч талдаа. Тэг одоо эзэлсэн нутгийг төвшдгэн засах талын ажилдаа илүү гарамгаа нэг тийм 50 гаруй насны нэг тийм хүмүүс байгаа. Өмнө нь болохоор Сирийн одоо аман захирагч хийжсэн. За тэндээс бол Сир ч одоо тэнд бас л ерөнхийдөө нэлээд тийм эсэргүү ард түмэн байгаа шүү дээ. Тэр ард түмнийг төвшдгөөд тэндээс их хэмжээний татвар говчур татаж одоо Ромын одоо сангийн санд нь төвлөрүүлжсэн бас нэг тийм гавьяатай бас нэг арай өөр төрлийн манлайлагч хүн байгаад байгаа. За энэ хүн жанжин биш байсны гай одоо ер нь энэ тулаан дээр гарах гэдэг байгаа байхгүй. За Cassidion одоо Cassius Dio гэж одоо англиар нь хэлэн за орсоор нь болохоор Cassidion гэж яваад байгаа. Энэ хүний бичснээр болвол одоо германчууд одоо хитрхи одоо зэрлэг бүдүүлэг хитрхи ондоо. За яг ромчуудын нүдээр л зэрлэг бүдүүлэг гэдэг байгаа шүү дээ. Түүнээс биш тэр чинь одоо кино минон дээр гарахдаа ялангуяа нэг галзуу солиотой нүүр мөрөө бутсан нэг өвчтэй амт тийм шиг л гаргадаг. Тэгтэл бид нар чинь бас үгүй 10 100-ийн зохион байгуулалттай цэрэг зэвсгийн хувьд одоо бас зэрэглэлтэй дээршээ нөгөө нэг одоо язгууртан цэргүүд нь бол илүү тийм хуйг дуулахтай илүү чанартай зэвсэг хэрэглэлтэй ч юм уу даа. Тиймэрхүү хүмүүс байсан. Германчууд ч тэр Кельтүүд ч тэр Бретончууд ч тэр ерөөхдөө дандаа тийм хүмүүс байсан. Кинон дээр л жоохон тэгж гаргадаг. Яг нэг бичиг үсэхгүй болохоор л нөгөө тэгж гаргачих гээд байдаг талтай. Тий. Тэгээд тэр Cassidion-ы хэлснээр болохоор германчуудыг аль болох аач мар жоохноор уусгаж авах хэрэгтэй. Одоо нөгөө мэлхийг усанд буслгадаг нэг зөөрлөл байдаг шүү дээ. Халуун ус руу хийчихлэр өсрөө гарчдаг. Хүйтэн ус руу хийж аваад усыг аажмаар халаахлаар мэлхий өөрөө мэдэхгүйсээр хагаад ингээд хүчдэг гэдэг нэг тийм үлгэр байдаг шиг зөв надад тэгж санагдсан. Тийм маягаар уусгаж авах хэрэгтэй байсан юм аа гэж одоо тэр Cassidion гэж төвөгч хэлээд байгаа. Тэгтэл Quintilius Var болохоор яарад байгаа байхгүй. Өмнө нь нэг нутгийг засцсан. Тэнгүүт энэ германчуудыг юу их юмсэн гяс татвар тогтоогоол гяс хууль гаргаал тэгэл болохгүй одоо юудуудын зарим өнгийн ахлагчдыг худалдаж аваад болохгүй байгаа цэргийн хүчээр дараал ингээд явчихнаа гэсэн одоо тийм төрөмгий жоохон тийм 50 настай Ромын сенатч Август хааны сайн найз гэхэр нэлээд их юмсэг бардам амтан байсан гэж ер нь төсөөлөгдөж байгаа сте тий. За энд
вар жанжны одоо орчин үеэр хэлбэр жанжин штаб гэх юм уу те. Одоо жанждын бүрэлдэхүүн дотор нэг хүн байсан байгаа. Тэр нь болохоор Армениус гэдэг одоо латинаараа за орсчлоод хэлэх юм бол Армени гэж явж байгаа. Тэр хүн одоо болохоор тэр Черускийн овгийн гэдэг тэр Германик овг аймагуудын нэг нь тэр Черускийн овг гэж байгаа. Тэрний одоо залуу тэр бүр ингээ хүүхэд байхаас Ромын барьцаанд өссөн. Нөгөө цусан татвар гэдэг шиг те. За юу хүүхдийг нь авчих штэ тэр чинь. За тэгэд 25 настай цэргийн цол хэрэгэмтэй Ромын тактикийг мэддэг, Ром хүний сэтгхүүг мэддэг тийм нэг Армени гэдэг жанжин байсан байгаа. Энэ нэр нь айгу сонио. Яваанда Эрман гэдэг нэрний одоо үүсэл болсон юм байлээ. Энэ Армени гэдэг хүний нэр нь. Одоо нөгөө нэг Арслан зүрхс Ричардаас авах бол юм уу? Агуу Альфредээс авах бол юм уу? Агуу хаадаас нөгөө хүмүүс тэр тухайн нэр чинь нэг алдартай болдог шүү дээ, тий. Тэгэхээр тэр Эрман гэдэг түгээмэл нэрний одоо үүсэл гарлын Армени гэдэг энэ жанжнаас эхэлдэг юм байлээ, тий. Тэгэхээр одоо энэ жанжин одоо маш тийм Квинтили Варын итгэлийг их олсон тийм залуу жанжин байгаад байсан байгаа. Ягаад энийг дурдаад байна вэ гэхээр энэ хүнээс нэг учир гарах гэдэг байна. Тийм байна. Тий. За тэгэд Германы мужид ажиллаж амьдарч байх хугацаанд Армени нууцаар Ромын эсрэг эвсэл байгуулж ирсэн. Тий. Одоо тийм чи очир ингэ ажиллана шүү дээ. Тэнгүүтээ одоо за Армени яваа тэр жанж юу овгийн ахлагчтай уулзаад ирэнгүүтээ мэдлээ жанжаан гэж гарангуудаа очиод уулзахтаа янз бүрийн нууц загтал харилцаагаар байдаг ч юм уу тэнгүүтээ эвсэл байгуулдаг. Энэ Германы овг аймагуудын ерөөсөө амар цул талан дээр хүн хүч энэ тэрэ бодох юм бол ромчуудаас ямагт илүү. Ромчууд ч юм бол тийм амар efficient цөм боловч амар үр дүнтэй дайны машинууд байгаа шүү дээ ер нь. Нөгөөдөл нь болохоор зүгээр нөгөө нэг цэрэг завсаг багтаа хүний тоогоор илүү зохион байгуулалтаар муу инженер техникийн чадвар байхгүй. Тийм болохоор дээрэс нь хамгийн гол нь эв нэгдэлгүй. Тийм учраас л энэ нэг нэгээр цохиулаад яваад байдаг. Эсвэл заримдаа Ромын талд ороод нөгөөдөлтэйгээ байлчдаг. Тий эн ч юм бол гол тактик байдаг шүү дээ ромчуудын тий. Тэгэхээр тэднийг одоо эвсүүлж нэгтгэж байгаа гол ажлыг хийж байгаа хүн бол энэ Армени гээд 25 настай залуу байгаад байгаа. За тэгээд энэ одоо шууд очиод ингээл нэгтгээл юу явуулах чи хэцүү шттэ. Тэр чинь олон жил одоо Ромд гадаадд байсан одоо хятадд байж байгаад ирж байгаа гэдэг шиг те. Одоо жоохон тийм заналтай байсан маягийн хүн байгаад байдаг. Тэгтэл тэрэнд гол нөлөөлсөн юм болохоор одоо хин л واخгүй. Одоо Квинтили Варын хатуу дээр татварын бодлого хитрхи одоо соёлын дарангуул этноцид гэдэг те. Тим юмыг явуулснаас болоод за энэ бүтэхгүй мэн эднэртэй нийлж тэмцэхгүй болохгүй мэн гэж томгийн ахлагч нэг талаас бодсон нөгөө талаас Армени гэдэг залуу жанжин ромчуудын бүх тактикийг мэддэг тийм жанжин гараад ирсэн. Ийм нэг одоо дайны тулааны тохироо бүрдэж байна гэх юм уу. За хоёлаа тулаан руу орохоос өмнө хамтран ажиллагч ярьж идэв те. За тэгээ өнөөдрийн дугаар юм аа. Нэг хамтран ажиллагч бол хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнүүрээтэй Голомт Капитал үнд цасны компани байна. За энэ удаад Голомт Капитал үнд цасны компанийн гадаад арилжааны тухай мэдээллийг онцлон үзэсгэлэн сонсогчдод хүргэе. За Голомт Капитал компани нь Монгол улсад анх удаа 2014 онд Хонконг төвтэй гадаад арилжааны брокер үйлчилгээг мөн 2019 онд Америк нэгдсэн улсад төвтэй Interactive Brokers онлайн брокер үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлсэн компани юм байна. Ингэснээр Монголын харилцагч үйлчлүүлэгч нар Interactive Brokers платформоор дамжуулан 33 улсын 150 биржид 25 төрлийн валютаар 600 гаруй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний арилжаа хийх боломжтой болсон. Яг одоогоор Монголд 50 гаруй үн цасны компани үйл ажиллагаа явуулж байгаагаас Голомт Капитал компани нийт гадаад арилжааны 90 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байгаа одоо туршлагатай компани юм байна. 90 гаруй өгдөг. Тэгэхээр учир нь тус компани шинжээчд харилцагчдын тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажилладаг учраас нийт харилцагчдын багтсан жилд 30% өсдөг юм байна. За тэгэхээр үзэгчид сонсогчд маань бас сонирхож магадгүй та бүхэн энэ интерактив платформоор дамжуулаад өөрийн одоо энд бэлэн мөнгө хадгалан зөвхөн байржуулах биш ашигтай үн цас хувьцаанууд худалдаж аваад мөнгөө илүү efficient үр дүнтэйгээр эргүүлэх ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг Голомт үн цасны капитал компани маань өгдөг юм байна. Тиймээс та тус компаниар дамжуулан гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Viber сувагтанд нэгтгэхээс гадна 70 12 15 30 70 12 15 30 болон за 8006 9977 8006 9977
дугаарын утсаар холбогдоод гадаад арилжааны брокеруудтай холбогдоод өөрсдийн хүсэж байгаа зүйлийг тэ болон хүсэж байгаа мэдээлэлээ мэрэгжсэн брокеруудаас аваад та олон улсын платформ дээр үн цасны арилжаа хийх боломжтой байна. За голомт капиталын хаяг нь бол их тайвны гүрний зүүн хойд байрлах Park Place оффист байдаг юм байна. Та бүхэн биеэр очиод мэрэгжлийн одоо тий шинжээчтэй уулзаа зөвлөгөө мэдээлэл аваад тэдний үйлчлүүлэгч болж болно. Тэгээ мөн та гадаад арилжааны брокертэй холбогдохыг хүсвэл 806 77 806 77 харин компанитай холбогдохыг хүсвэл 7012 15 30 7012 15 30 дугаарыг утсанд холбогдоход болох юм байна. Өнөөдрийн ивент тэтгэгчтэй баярлалаа. За баярлалаа. Энэ нөгөө ер нь нөгөө геополитикийн нөхцөл байдал олон улсын мэдээ энэ төр сонирхдаг хүн бол гадаад арилжааг ер нь хийхэд боломжийн санагдсан шин надад. Энэ мэдрэмж байдаг. За энэ хоёр ингээ муудалцаад хэлээ. За энээс болж алтын гэх юм байна. Бидний түүх хэдээ үн бурдаг, тэднийх нь эсдэгч гэдэг юм. За нөгөө хоргийн одоо 19 дэх хоргийн багц тавих гал гэж тэр багц магцыг харж байгаа ч юм уу юмрхийн хийх боломжтой юм биш манайхан. Голомтны нэг сонирхол гоё юм тийм. Голомт капитал компани шинжээчт нь гол нь энэ бүгдийг мэдж байгаа. Танд хэрэгтэй мэдээллийг өгөх бүрэн чадвартай. Өөрөө бас судалгаа хийж байгаад оролцол бүр гоё явах тий. За хоёлаа тулаан руугаа орно. За Ромын цэргийн бүрэлдэхүүнийг нэг товч танилцуулахад одоо 13 легион байсан гэдэг чинь тэр ч одоо баг нийт Ромын тухайн үеийн Ромын сэтгүүрний нийт легионы баг таална юм уу? Тий. Тийм тэр нь одоо бүгдээрээ Маркманы хаантай байлдах гээд Германы нутаг дээр байрлаж байсан. 10 нь яваад өгсөн. 3 нь үлдсэн гэдэг чинь нэг 15-аас 18 мянган цэрэг. За дээрэс нь 2-оос 3 мянган морь цэрэг. За энэ морь цэргүүд чинь бас яг нөгөө тиймч найдвартай биш шүү дээ. Нөгөө хөвчлэн нөгөө хөлсний цэргүүд юунаас авц Германик Авг аймагуд. Тий Галаас эсвэл авцсан тийм морь цэргүүд байгаад идэг. За тэгээд тэр дээрэс нөгөө янз бүрийн харваач дээрэс нь Бэлтаст гэдэг чинь чадчихдаг тийм зэргүүдээ ингээд нийлүүлээд за инженерүүд зүгээр одоо унлаг ажиллагаа ажиллаж идэг тэр өдрөгөө нийлүүлэх юм бол нийт нэг 20-оос 30 мянган хооронд хэлбэлцэх хэмжээний тийм зэрэг байсан гэж байгаа. За тэгээд энэ зэргүүд чи одоо нөгөө юурууга намар энэ нөгөө нийтийн тоолын 9 оны намар болсон тулаан тэгэхээр өвөлжир рүүгээ буцах хэрэгтэй болно. Илүү найдвартай дулаахан хүн сангамж сайтай гэхээр рэм мөрний баруун талдаа эргээд гарах гээд тийм замаар одоо явах гээд бэлдэж байгаа байхгүй. Энд нэг сони юм болсон. Арменигийн гэр бүл бас дотроо жоохон хагаралтай. Тэр нэг Сегест гээд хадам аав байгаа. Тэр хадам аав нь очиод вар жанжинд хэлээлсэн юм л шууд ил цагаан хэлээдсэн байна. Наа Армени ч уруугч юу. Биднийг ингээд цуглуулад энэ ингээд ноёдыг жанж юу овгийн ахлагчдыг цуглуулад байлдах гэдэг шүү дээ гэд хэлээдсэн байна. Би ягаад энийг хэлээд байна вэ гэхээр Квинтили вар жанжинд урьдчилан сэргийлэх зөндөө боломж байсан байхгүй энэ тулаанд болохоос өмнө. Тэгтэл Арменид л илүү итгээдсэн. Та нарнаад гэр бүлийн хэрүүл хол очих ухааны юмар баг хүлээж аваад тийм байдлаар хүлээж аваадсан байгаа байхгүй. За ингээд түүхт он буюу нийтийн тоолын 9-р он. 9-р оны намар боллоо. Армени баруун зүгт бослог гарсан гэсэн худал мэдээлэл авчирсан. Тэ. За яг ч худал биш. Бослог гарах жоох өөмөн гарахын үед гарсан. Тэгтээ тэд нь тавилттай. Ингээд тэнд нэг жоох ингээд нэг жижиг нэг яс шийдсэн байх нь шүү дээ жижиг овг аймагууданд. Тий. Тэгтэл Квинтили вар чи яах юм? Нутаг засгаж байгаа төвшдөгч байгаа юм шүү дээ. Тэр лөө явна шүү дээ. За одоо оч тэрийг л одоо дарахгүй болохгүй байна. Агуу жанжимын одоо тийшээ явж та минь одоо мундаг хүн учраас тэрийг л дарж хайрл юу ч гэдэг тий. За тэгээд тэр нь тэрийгээр одоо очих зам нь тэр Тьютобергийн ой гэдэг тэр одоо замаар явж таарсан бэл. За тэгээд эн чинь нөгөө нэг юу ямар ч арим явахдаа толгойн сэргийлэх, арын сэргийлэх гэж хоёр анги байдаг. Толгойн сэргийлэгч одоо явна шүү дээ. Нөгөө үндсэн арим нь болохоор ачаа өсгөө ингээл яагаад удаан явна. Толгойн сэргийлэх нь болохоор харьцангуй хурдан голдоо морин зэрэгтэй. Морин зэрэг очоод ингээл эргүүлчихэл тэр ингээл мэдээл явуулаад одоо нэг арим ингээд явж хахад дандаа ийм байдалтай л явдаг гэсэн үг юм. Артлынх нь бас адилхан араас дайсан ирж ийн нөгөө явж ийн ард юу болж ийн хангамж тасалдахгүй байх нь яах нь тэр бүх юм ингэж хянаж явж идэг. За тэгээд толгойн сэргийлэх ангит нь Армени жанжин өөрөө сайн дураараа явъя гээд. За тэгээд одоо Чирүско омгийн одоо овгийн өөрийнхөө цэрэг ирчүүдийг дагуулад толгойн сэргийлэхий яв.
толгойн сэргүүлэхийг авч яваад үндсэндээ тэр чигээр алга болсон. Тэр ойруу шингэсэн гэж байгаа байхгүй бүр тэр хар ойруу. За тэгээд Ромын айрын баг 20 км үргэлжилсэн урт жагсаалаар явчихсан гэдэг. Ямар ч байлдааны бэлэн байдалгүй. Тэр чи одоо жижигхэн бослого даарсан. За дөхөж очиж байгаа нэг тод жоохон зохион байгуулалтанд ороод муусаа юмнуудыг бодлоо ичнэл гэсэн бодолтой явж байгаа шүү дээ. Тэгээд гинтийн тулаанд орох ямар ч бэлтгэлгүй 20 км сунчихлаар хичнээн олуулаа байгаад хичнээн цэрэг сайтай байгаад нэмэргүй байхгүй. Тийм байдалтай болчихсон. За явж исэн тэр Тьютабергийн ойн жим одоо жим л байгаа шүү дээ. Тэр жим нь өтгөн нэг талдаа битүү өтгөн ой. Нөгөө талдаа намаг болчихтой. За тэгээд 9-р сард бол битүү бороо ордог. Тийм газар байсан баг. За хамгийн хэнэггүй бөгөөд эмзэг үеийг нь ажиж байгаад армины товтлсон. Одоо эн чинь бүхэн газар нутг бүх юм төлөвлөлт. Эдгээр ийм замаар явна. За зүхтгаар бол ийм замаар явна. Төр амархаар бол за энэ нэг ойн чөлөө байгаа тэрлүү тэмүүлж таарна гэдэг ч юм уу. Тэргийн бүгдийг ингэ төлөвлөлтсөн. Анх ингээл очихдоо л төлөвлөөдсөн баг. За тулааны эхний өдөр гинти отолт гэж байгаа. Германчууд тал бүрээс нум сум жад дүүгүүрээр довтолж ирсэн. Дүүгүр гэдэг чинь нэг чулуутай слинг те. Ингээд ингэж байгаа ингээл шидэнгүүд нөгөө дан тэрэнд оногдож тулаанд шархаж байсан юм шүү дээ. алхин та. Дүүгүр шүү дээ толгоонд ингээд ягаад соритой ингээд сусгойчихсэн. Тэр чи одоо юутай аюултай л та бас нөгөө яг мэрэгжлийн хэрэглээс сурцсан хүнд бол тэр чи яг тусгай тийм юунууд салаанууд байдаг тийм юу хэрэг дүүгүр хэрэгэлдэг. За тэр самуун дунд легионер зэрэг туслах зэрэг ажилчид адум бол холилдоод утгаа алдсан гэж. Хамгийн гол нь зохион байгуулалтад орч чадахгүйсэн. Тэр чи жим нь ингэ нарийнх нь одоо тэр яст мэлхий тестүүдөө гэдэг шүү дээ. Яст мэлхий зохион байгуулалтанд орно ямар одоо манипуляр гэдэг бас зохион байгуулалт байгаа шүү. Нөгөө шүгэлдээд шүгэлдэнгүүт нөгөө арын цэрэг нь орж ирээд уртлын цэрэг нь хойшлаад амардаг. Тэгээд тэр чинь одоо нэг бамбаага ингээл барьчаал хаяа нэгдсэн журмаар хатгачаал ингээ байж идэг тийм зохион байгуулалт байгаа шүү Ромын цэргүүд чинь. Тэгэхээр тэр зохион байгуулалтанд ч орж чадахгүй ерөөсө бөөн самуун болсон байгаа. За ерөөсө эхлэнгүүтэл тулаан гэхээс илүү хядлага болж эхэлсэн. Ромчууд хэсэг хэсгээрээ салж бүслэгдээд ойроо за зарим нь болохоор чинь нөгөө нэг бас нөгөө айгу сайн баатардаг дайчд учраас шууд зөрөгтэй ойроо шууд өөдөөс нь орж байгаа юм л да зарим нь. За зарим нь ойроо орж ингээд одоо мэдхгүй газараа тулалдаж өгч исэн. За эсвэл зарим нь нам өрөө төрөгдөд. Энэ нэг явган цэргийн бамбат тулаан чинь шууд ингээд алцаад ахаас гадна бамбаагаараа мөргөлдөж нэг рүүгээ төрдөг. Тэгж одоо хавцлан моцлол бөөнөр нь унгажсэн тулаанууд байдаг шүү дээ. Бүр одоо нэг арслан зааныг төрж унгадаг байсан шиг. Ромын тэр нөгөө цэргийн тэр одоо явган цэрэг юм да тийм явган цэрэг тийм. Тэр цэргийн зохион байгуулалтын онцлогын тэр амар том бамбаа байдгийн шалтгаан тийм. Өөрсдөө хамгаалдаг бэхэлдэг. Тэгээд довтолдог зэрэг довтолдог. Тэгээл нөгөө газар нутгаа ахаал нөгөө дайснаа шахаж явдаг. Яг ингээд тараад нэгээрээ бол гардан тултаанд оролцож чадвар харцсан. Тийм өндөр бамбаг чинь газар дээр ингээд тавьчихдаг. Тэгээ өөрөө артал нэг нуугчдаг. Гар ядрахгүй. Дээрээсээ хамгаалаа. Араасаа хамгаалдаг. Тий. Тэгээл нөгөө бүх одоо хоёрдуул бүх юмараа сайн тий. За тэгээд зохион байгуулалтанд орж чадахгүй учраас хариу довтолж чадахгүй байсан ерөөсөө. За тэгээд оттолтод ингээд бас зөндөөл ингээ арга хэмжээ авсан байгаа юм л да. Нөгөө нэг өндрөөс нөгөө юу янз бүрийн чулуу мод өнгөрүүлдэг. За муу сайн тэрэг мэрэг бас өнгөрүүлнэ шүү дээ чинь. Очоод алахгүй одоо дайрч алахгүй ч гэсэн зохион байгуулалтыг алдуулдаг тиймэрхүү юутай. За тэгээд зам нөгөө жимдэр ойрхон байгаа моднуудыг хөрөөдөж бэлтэж жагаад унгаачдаг. Тэгэхээр нөгөө тэр дунд чинь юу тэр одоо баахан сум өмд өөрийгөө хамгаалж байгаа цэргүүд чинь яаж тэр одоо мод цотыг давж хоорондоо хил хөрөх хөвдөд тэр чинь гол нь зохион байгуулалтын алд бол хоорондын одоо нөгөө нэг координац байгаа шүү дээ. Тэгээд хил хөрөгдөх тэр холбоог нь алдуулах тийм зорилготой байгаад байгаа. За тэгээд тэгтээ ямар ч нөгөө Ромын армич үнэхээр нөгөө баатарлаг үнэхээр бас юу мэрэгжлийн цэргүүд учраас Ромын армийн гол онцлог нь мэрэгжил. Ямар ч тулаанд цөөхүүлээ тэгтээ мэрэгжлийн байдаг те. За тийм учраас одоо ямар ч үндсэн зохион байгуулалт үндсэн одоо их бие алдаагүй бүрэн бүтэн үлдэж чадсан эхний өдрийн тулааны байдлаар. За германчуудын зүгээс бол одоо эхний өдрийн товтлогоо ерөнхийдөө гайгүй амжилттай болчлоо гэж үзээд одоо орой боллоо хоёр тал үндсэндээ ингээд амарсан баг. За тэгээд варын квинтили варын арим болохоор одоо бид нар одоо ямар ч сан юу авах хэрэгтэй.
Гэрэнд цаашдаа дараагийн өдрийн тулаанууд хэцүү болох юм байна. Гингүүтээ одоо хэрэггүй бүх юмнуудаа хайсан байгаа. За энэ дунд нэг айгүй хэцүү юм нь шархтнуудаа хайсан байгаа. Шархтнуудаа хайсан. За тэгээд одоо цэргүүд жоохон энэ тэн жижиг сажиг дайн тулаан цуглуулсан эд агуурс юу гэдэг тэднийхээ хайсан байгаа. Тэгээд ерөөсөө дандаа ин хөнгөн маягийн жагсаал руу ингээд шилжиж явсан. За тэгээд нэг жоохон өндөрлөг газ. Эн чинь за эхний 20,000 25,000 байсан гэж бодглохлоор за эхний өдөр 5,000 наал болчлаа гэд за 20,000 зэрэг үлдлээ. 20,000 зэрэг нэг газар ингэж хуаарагнаж хүрээлж суун гэхэлэр бас тийм газар өтгөн шугуутай газар чи хэцүү шттэ. Тэгээ ямар ч нэг юм за одоо жишээ нь одоо цохиоцын талбай дээр жагсаал боллоо гэж болоо дүүрэн хүн боллоо гэж бодох чи хэдэн хүн зөвлөдөг үлээ. Гэ ингэ бодглохлоор 20,000 зэргийг багтаах яг тийм газар чи аягүй хэцүү байхгүй тий. За тийм газар очиад шөрөглөж хонсон гэж шөрөглөн гэдэг чинь модны мод үзүрлээд ингээд давхаарг болгоод зоогоод нэг тийм хашаа барьдаг шүү дээ тийм байдлаар шөрөглөөд хонсон. Хоёр дахь өдрийн одоо ромчуудын жагсаал нь болохоор нэг арай тулаан болно гэсэн хүлээлттэй учраас арай жоохон эмх замраатай. Эхнийхийг бодвол жоохон бөөнөр ч юм уу те. Эхний өдөр нь бараг цэвэр 2 хийг нэгэр явжсэн бол дараагийнх тэр нэг 3 4 хийг нэгэр явдаг ч юм уу те. Гялс зохион байгуулалтанд энэ нэг үйл явдлууд за энэ яг энийг гаргасан кино байдаг уу сайн санахгүй байна. Гэхдээ энтэй төстэй кинонууд төр аюу сүртэй харагдаж шнэ. Ромын зэрэгч нэг тэргээд үрэл явж байгаа шүү дээ. Бүгдээр нөгөө хоёул өмнөх дугаар дээр явжсэн Марийн юу илжигнүүд гэж нэрлэдэг шүү дээ. Чинь бүх 8-аас 12 кг ачаа өрч явдаг гэсэн. Ингээд нэг зэрэг тэгээ бүх юм өрч явжсэн. Сарх гэл хаял сэлмээс суглал ингээл зогсглоор аюу сүртэй харагддаг. За тэгээд ямар ч сан дайраад ирвэл тулалдах. За тэгээд ер нь зохион байгуулалт ингээд зууралдаж чадах юм бол ямар ч сан ялчна. Нөгөө ромчууд бол тэр чин гол нь германчууд зууралдахгүй ойгоос ингээл баахан жадмаа чидэл харуулж байгаа ойрлж хашгирч байгаа л тэгчээл алга болчиход байгаа байхгүй. За тэгээд гэхдээ Армины жанжин болвол тэгж одоо зууралдаж байлдахгүй байлдвал ялагдана гэдгийг мэдж байгаа. Тэр чинь Ромын бүх давуу талыг мэдж байгаа шүү дээ. Задгай нөгөө талд бол задгай газараа байсаар байвал тал бүрээс нь химэлсээр байгаа дуусах чинь дээрэс нь эн чинь нөгөө тэр нэг газар задгай газар олчлоо гэж бодох тэндээ байгаад байвал хоол хүнс бүх юм барч чинь чи яж хад нөгөө хөнгөн жагсаалаар явж байгаа бүх хэрэгтэй баг одоо хэдхэн хоногийн идэх хүнсээ аваад явж байгаа хүмүүс болж таарч байгаа байхгүй. Тэгээ нөгөө бүсэлтэд орох эрсдэлтэй. Тэ бүслэлтэд орох эрсдэлтэй. За хоёр дахь өдрийн довтлогоо илүү ширүүн болж байгаа. Одоо энэ дэр чинь одоо нөгөө эхний өдрийн довтлогоо амжилттай болсныг мэдсэн. За ялж магадгүй гэсэн сургаар нэг баахан өшөө нэг овгангууд нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэ эргэлзэжсэн. Тэ эргэлзэжсэн. Тэ за ялагчвал Ромын талд орчиндаа гэж бодож исэн тэр нөхдүүд ч ороод ирж байгаа. За ромчууд морин цэргээр хэд удаа цохилт өгөх гэж оролдсон боловч газрын гадрах тэгш биш. Ой мод намаг дов сондул ихтэй тул хоорондоо мөргөлдөх. Энэ морин цэрэг чинь айгүй хэцүү шттэ. Нөгөө морчин нөгөө айгүй зангарагтай амтан нөгөө хөссөн зургаар өөрийгөө зогсоож чаддаггүй амар хүчтэй. Тийм учраас одоо очиод зүгээр мод мөргөчдөг гэж аахгүй хөрх амт нөгөө сандарч мандарсан да. Тэгээд нөгөө амар хурдтай тавьчихсан морчин шургаж унах нөхрөө хөлөө хийж хөлөө одоо янз бүр модон доогор хөлөө хийж хөлөө хооглох мод мөргөх хоорондоо мөргөлдөх асуудал. Тэгээ эн чинь задгай газар байсан бол өөр шүү дээ тий. Ийм Германы хойд бол морин цэрэг ер нь хэцүү. Тэгээ тийм одоо байдал ажиглагдсан гэж одоо энэ нөгөө нэг за ер нь одоо ингээд их сурвалжаа дурдахад одоо Ромын алдартай түүхчид бүгдээрээ л ер нь орж ирж байгаа юм л да. За түрүүний хэлсэн Cassius Dio буюу Cassidion. За нөгөөх нь алдар Tacitus. Тэгэхээр түүхж байгаа. Энэ дээр дахиад нэг сонирхолтой түүхч орж ирсэн. Paterculus гэдэг тэр түүхж байгаа. Энэ түүхч болохоор яг тухайн үеийн одоо Тевтобергийн тулаанд оролцсон янз бүр чинь prefectus legat гэж цолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэр одоо жанжид дунд тушаалын жанждыг ер нь таньдаг. Тэндээс одоо амьд үлдсэн ганц нэг жанжинтай уулзаж үйл явдлыг нь одоо жинхэнэ бодитоор яриулсан тийм нэг одоо түүхч нь Paterculus гэдэг түүхч байгаа. Тэр хүний бичснээр ер нь энэ саяны 3 түүхчийн бичснээр ер нь өнөөдрийн дугаарыг яриад байгаа шүү. За энэ үед нэг том цохилт болсон тулааны 2 дахь өдөр. Варын жанждын нэг болох одоо Pneumoni Vala гэдэг энэ болохоор тийм морин цэргийн жанж юм байсан байна. Энэ жанжин яасан бэ гэхээр за энэ ер нь дууссан юм байна. Найдварг болчих. Энд
эндээс ер нь зугтаж гарна чийж байхгүй бид нар одоо замч мэдхгүй тэгээ эдгээр угаас амар сайн төлөвлөсөн уталт байна. Тэр чинь нэг газар тулаан болоод өнгөрчүүл өөрчлөлт алхан мөрд ингээд германчууд ойгоос гарч ирээд хар чинь дууссан юм байна гэж бодоод одоо морин цэрэгээ аваад салж явсан. Салж яваад одоо ингээд зугтаачих واخгүй. Одоо амьд үлдэхийн төлөө. Тэгэхээр морин цэрэг чи ямар өргөтэй вэ гэхлээр тулаанд жигүүрийг хамгаалдаг. Тэгэхээр жигүүрийн хамгаалт одоо фланк гэж нэрлэдэг шүү дээ. Тэр жигүүрийн хамгаалт ингээд байхгүй болсон. Эднэр бол ингээд реморны одоо зүг ингээд морин цэрэг өтер чи морин цэрэг ямар ч гэсэн хурдаараа нэг зугтаач нэ гэж бодсон байгаа юм л д. За тэгвэл тэр зугтсан нөхдүүд нь бүр ингээд амжилт олоогүй. Одоо ингээд морин цэрэг танк хоёр ер нь адилхан шүү дээ. Танк явган цэргийн дэмжлэггүйгээр явган цэрэгтэй тулаанд орвол ялагддаг. Чи нэг бүх доогор наваачаал гарнат хийгээл те. Тэр одоо яадаг чинь тэр танк чи бойлох штэ бас. Тийм. Тэгэхээр морин цэрэг явган цэргийн дэмжлэггүй ялангуяа одоо юун цэргийн хүнд явган цэргийн дэмжлэггүй бол ялагддаг. Тэгээ эднэр чи явж хагаад одоо баруун тийшээ салж яваад реморны зүг давхиж хагаад дахиад өөрсдөө хотолтонд ороод. Тэгэхээр Армени амар төлөвлөсөн байгаа байхгүй. Энийгээр ингэж салж явбал эндээс нь отно гэд. Ингээд төлөвлөж. Тэгээд юу морин цэрэг нэг зугурлжуул ер нь дуусаа. Нэг зугурлжуул тэрийг зүрд хутгадаг хөнгөжл алж байгаа байхгүй. За тийм юм одоо гай барцад ихээр тохиолдож байгаамаа. За дахиад нэг хамтран ажиллагч айл ярьчих тий. За тэгээ 3 дахь өдрөө яриад. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань энгийн бөгөөд төсвөрөтэй Японы алдарт Рото брендийн Хадалабо арьс чигшүүлэгт сурал ивент итгэж байна. За арьсан чигшил өгөх гол үүрэг бүхий 4 төрлийн хялорооны хүчлийг агуулсан бүтээгдэхүүн юм байна. За тэгээ энэ нь арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргийн гүн хүртэл хурц чигчлэгдэг. Энгийн хялорооны хүчил супер хялорооны хүчил нь хоёр нь арьсыг өнгөн хэсэг чигшилөгч арьсыг усчулдаг бол нано хялорооны хүчил нь арьсын эпидерм давхаргын гүнд хүртэл чигшил өгдөг. Эсэлдүүсийн хялорооны хүчил гих сүүлд нэмэгдсэн одоо 4 дахь төрлийн хялорооны хүчил нь арьсны гүнд нэвтрэхээс гадна арьсны авсан байгаа чигшлийг алдагдахаас ууршихаас урьдчилан сэргийлдэг давхаргыг ингээ үүсгдэг юм байна. Ингэснээр чигшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээд байгаа хэрнээ арьс ингээд хуурашаад байна гэдэг нь авсан чигшлээ хадгалж чадахгүй байна гэсэн үг юм байна. Тэгэхээр Хадалабо бүтээгдэхүүнд агуулгдсан 4 төрлийн хялорооны хүчил болон хамгийн сүүлийн эсэлдүүлсэн хялорооны хүчлийн арилга нь таны арьсандаа догоо сайхны бүтээгдэхүүнүүдээс авсан чигшлийг хадгалах үйлчилгээг үзүүлдэг юм байна. За ингээд та бүхэн Японы алдарт Рото брендийн арьс чигшүүлэгч Хадалабо гэсэнтэй. Хадалабо брендийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл Монсимийн сан болон GGI гоо сайхны дэлгүүрүүдийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой. Тэр эренгүй мэдээллийг Рото Хадалабо Монголиа Facebook хуудаснаас мөн авах боломжтой байна. За баярлалаа. Гоё шүү. Манад гоё бүтээгдэхүүн бэлгэлээд гоё хэрэгэлсэн. Би ч гэсэн одоо хэрэглэнэ зурагтаар гарч байгаа хүн байна да. Зурагтаар YouTube-аар гарч байгаа хүн байна да гэдэг шигтэй. За одоо эндээс одоо Ромын префект, легат гэх дунд тушаалын жанжнууд шантарч эхэлж байгаа. Одоо ингээд зарим нь бууж өгч जैन. За энд чинь ингээд зарим нь амиа оруулсан. Энд чинь юу штэ. Одоо нөгөө элдэн дээр унаж өгөх нь гэдэг шиг те. Ер нь амиа хорлох ер нь уламжил байдаг л та Ромд те. Нөгөө дайсны гарт орчуулдаг чи өхөн хөтлөө яргалуулна бүр хэдэн 7 хоног хэдэн сараар ч яргалуулж болно штэ те. За буцаад Ромд очлоо гэж батхад чи шүүхээр ороод бас шормоорнд суuna гэдэг ч юм уу гэр бүлээр сүйднэ гэдэг ч юм уу яадаг чи бараг л явж исэн тулаандаа орж ирээд өгчүүл бараг ар гэр нь арай нэг гайгүй нэр төртэй гайгүй өнгөрнө гэдэг ч юм уу тийм маягаар энэ дунд тушаалын жанжид нь амиа хорлсон одоо бууж өгсөн. За бууж өгнө гэдэг нь бас зарим нас тохироо хийх гэж оролдож байгаамаа. Одоо бид нарыг одоо аюулгүй газар хүргээд өгч байгаа. Тэгээд бид нар одоо байгаа бүх хэд баялгаа та нарт өгчөө энэ төр гэсэн чинь тех гингүүтэй дэвсгийн хурангуудаа бүгдийг дахиад аваачаад энэ Германы бурхад байгаа шүү дээ. Одоо нэг 7 хоногийн гаригуудыг нэрлэлсэн Фрига энэ тэрэгэл нэг Германы Воден Венстэй гэдэг чи Воден лөө. Тийм бурхад байгаа. Тэр бурхадаа аваачаал зүрхийн сугалт юм уу толгойг яад юм уу тэг аваачаал дахил өргөөд идэг. Тийм одоо үйл явдлууд эндээс ингэж эхэлж байгаа юм бэл. За яста нөгөө
германчууд тэнгэр хангааны ивэн гэдэг шиг энэ тулааны 3 хоног 3 хоног үргэлжилсэн ч гэдэг 4 хоног үргэлжилсэн ч гэдэг энэ бүх тулааны туршид ерөөс тасралтгүй бороо орсон. Энэ яагаад одоо нөгөө германчууд нэрэ баг нөлөөлж ийн вэ гэхлээр тэд нар чинь ерөнхийдөө тоноглол нь хөнгө. Юунууд нь болохоор ромчууд нь болохоор нөгөө суран юутай штэ. Суран гутал гэх юм уу юу? Сандал гэх юм уу тийм штэ. Тэр нь хөлийн байрна, хөлийн идэн холгон те норчлоор. За тэгээд модон юмнууд чинь ингээл хүндэр штэ нөгөө тэгэл ер нь хүнд байдалтай болсон байгаа. За тэгээд Арменийн цэргүүд ялалт ойрхон байгааг мэдрээд шөнийн төгс ээлжлэн харваж дөөгөөр шидэж одоо ромчуудыг ерөөс амраагаагүй. Одоо наадуулагч амраач болохгүй шүү. Маргааш наадуулагч та бүр мөсөн дарж авна шүү гэд. Тэгэл амарч чадахгүй нэгт чи ямар хэцүү вэ. Тэгэд нөгөө юу н германчууд нь болохоор тоогоор олон болохоор ээлжлээд бас амарчиж болно шүү дээ. 10,000 цэргээс 15,000 цэргээс 5,000 очиад нэг 2-3 цаг харваж марвж үйл тамийн үздэг ч юм уу тэгэл ээлжлээл те. Тэнд нөө өөртөө нутагт байгаа болохоор нөгөө ханган юм уу бүх талаас татаад авчихсан тийм сайн байгуулсан. Бараг гэртээ очиж сайхан арьсан хөнжилтөө нэхийг хөнжилтөө унтж байгаа дэрж байгаа байж магадгүй те зүгээр хальтээсэлэхэд. За тэгээд ерөнхийдөө ромчуудын хүрээний шөнийн байдлыг төсөөлбөл цэргүүд өлцөж даарсан энд тэнд шархтнууд ойролцсон дарга нар хоорондоо маргалдсан тийм байдалтай. За тэгээд байнга бороо орж байгаа 9 дугаар сарын намрын шөнө ямар хүйтэн байх вэ? Жихүүн жавартай байх уу те. Тэгэл энэ чи гал мал асаач чадахгүй ер нь хэцүү байдалтай. Тэр шантрахаас өөр арга өөр одоо яах вэ те. За тэгтээ ямар ч 2 дахь өдрийн тулааны эцэг гэхэд бүрэн бүрэлдэхүүнээр бууж өгөлгүй ямар ч нэг тийм одоо үндсэн бие бүрэлдэхүүн ямар ч байгаадсан. За тэг ингээ 3 дахь өдрийн өглөө болж байгаамаа. 3 дахь өдрийн тулаан эцсийн сүрэл гэж байгаа. За энэ өдрийн үүрээр жагсаалдаа орж явж эхлэхэд германчууд тэднийг ойгоос харж дагсаар байлаа гэл. Бараг л одоо ил харагдаж байгаа сүүлрэг нөгөө нэг юу адаг үсттэй. Чон чин эхлээд ингээ холоос ингээл үнэр аваад ингээл явж ирсэн сүүлрэгөө нэг бие муутаа ингээд хоцорч моцроод эхлэнгүүт сүүлрэгөө бүр ил цагаан дагаж эхэлдэг үстэй чон. Яг л тэгж байгаа байхгүй. За бамбагаа өргөж жадаа шидэх чадваргүй болж дагжиж чичирсэн ромчуудыг бүр мөсөн дуусгаар германчууд гардан тулаанд орлоо. Ялалтын үнээр авсан ол цайсан германчууд бүрч олноор нэмэгдсэн. Тэгээд гавьянаас нь хуваалцчих гал те. Бороо манан дунд хэсэг хэсгэрээ тасарсан ромчууд хялбархан ялагдчих байваа. За яг энэ үед одоо Германы аман захирагчаар сууж исэн Public Quintili War жанжин одоо амиа орлохоор шийдсэн байдаг. Тэгээд тухайн үед нэг ромчуудын сэтгэхүүл байгаад байна л да тий. За түүнтэй хамт хэд хэдэн легатууд бас амиа оруулсан. Үлдсэн цэргүүд нь бууж өгсөн. Зарим нь зугтах гэж оролцсон боловч тэр өтгөн ойд одоо хаашаач зугтах лээд тий. Хаашаач явсан ямар нэг германтай таарна шүү дээ тий. Эсвэл баавгаж таарна. Тий чоннохон хоолволж дуусан тий. За энд бас нэг префект цалтай. Сеони гэдэг одоо хэдэн зуунд нэг тийм Центурион билүү? Центурион гэдэг чинь ер нь 100-ын дарга гэсэн үг шүү дээ. За ийм нэг 100 гаруй цэргүүдтэй амьд үлдэж аюулгүй газар хөргөнө гэсэн амлалт авсны хариуд бууж өгсөн боловч дараа нь бүгдийг нь яргалж тамалж одоо дуусгасан байдаг. За легионууд алтан мөнгөн бүрэгдээд бүгд дайсны гарт орсон. Энэ бол гутам шиг шүү дээ тий. Бүрэгдээ алдна гэдэг чинь. За тэгээд 15-аас 20 мянга хүрч байсан Ромын цэргүүд ажилчид бараг бүгд алагдчих дууссан. Энэ нөгөө нэг тулаанууд дэлхийн түүхийг бодглохлоор амар олон тулаанууд ингээл байдаг ч тий. За бараг л улс болгоны түүхэнд хичнээн 100 тулаан байдаг. Тэд нар чинь ихэвчлэн одоо яг ингээд нэгнийгээ үдчихэж байгаа юм шиг бүр ингээд дуустлаа тулалдаг тулаан харцсангүй ховор ихгүй. 16,000 цэрэг байлаа гэж бодгоо. За нэг 2,000 алтчингуудаа. За ер нь барахгүй юм шиг хэдүүлээ ухарч хагаад дахиад тэр уулын цаана эсвэл тэр голын цаана очиж дахиад үдчихье гэдэг. Ингиж бүр юу ч хөө дууссан одоо болсон тулаан дэлхийн түүхэнд бараг 100 хөрөхгүй юу. Надад бол бараг тэгж санагдаад байгаа. Тэг эн чинь нөгөө тэг бүр ингэтлээ отолтонд орно гэдэг чинь маш ховор ихгүй тий. Тэг нөгөө талаар Ром яа харахгүй энэ бол яарахгүй. Үнэхээр шившигтэй тулаан. Үнэхээр шившигтэй. Тэг цочролд орсон баха нөгөө сүр жавхлантай агуу гайхалтай Ромын тий.
Мэргэжлийн зэргүүд шүү дээ. Мэргэжлийн зэрэг алгын машинууд шүү Тийм. Гэтэл ингээд ийм байдалд ороод энэ нөхцөл байдлаас гарна гэдэг нь өөрөө шив шиг яа харахгүй. Тэгэхээр тэр жанжтай ямаа хорлосныг бол ойлгож хүлээж авахар. Тухайн цаг үед бол эн чинь Ромын түүхэнд өстө нөгөө урд хожид сонсогдож байгаагүй. Тий. Зүйл болоод байна. Тий. Одоо юун дээр сүүлчийн үед тэр Будика орж ирнэ гэж санаад байна. Тэн дээр хамгийн Будикагийн сүүлчийн тулаан яригдах нүг. Тэн дээр яг тэр Ромын цэргүүд ямар алгын машин шиг ажиллах чадварт. Нөгөө нэг хитрхи огцом дайрахгүй мөртлөө тогтмол ажилтдаг юм мит одоо махны машин шиг ажилтдаг тийм агуу талаас нь бас яригдах болов гэж найдаж байна. За Ромын дахиад нэг бүр туйлын гутам шиг ялагдал байгаа. Тэр нь болохоор Партия буюу одоогийн Ираны нутагт байна уу да. Тий. Тэр нь бас нэг Крас жинжин чинь тэнд бас гутам шигтэй аим шигтэй гутам шигтэй ялагдал хүлээсэн. Тэр тухай бас тэгж байгаа нэг дугаар хий гэж бодож байна. Тэгээд германчуудын хувьд бол энэ бол түүхэн ялалт болж таарч байгаа шүү дээ. За тэгээд үлэмжих хэмжээний зэвсэг хэрэгсэл хан өмж алт эрдэнэс олж авч байгаа юм. За Ромын талд болвол энэ ерөөс улс орон даяар цочролд орсон. За цэрэг дайны бодлого, фронтын бодлого гэж нэг чухал юм байгаа шүү дээ. Африкт одоо Ливийн газар нутагт тийм одоо дайн тулаан тэрнтэй гэрээ байгуулны нэтэр гэсэн дан тийм дайн тулааны бодлогод ингээд гинт эрс өөрчлөгдөж байгаа байхгүй. За энэ дээр Август 1 хэмнэр амар айсан байгаа. Эн чинь бүр хүч аваад явчих боломжтой шүү дээ. Тэнд бүхэл бүтэн 3 лигийн устчлаа. Тэгээд одоо Чехийн нутагт, Германы нутагт одоо баг Итали руу хүртэл цөмөрч орж ирэх боломжтой болж байгаа байхгүй. Одоо тэр чинь нэг ялтын уухагаар тэр одоо бүх өвг аймагуд нэгдэж мэгдээд одоо Армени гэдэг тэр жанж нь бүгдийг нэгтгэхэд ингээд ороод ирвэл аюул болно үсттэй. Тэгээд тэн дээрээс маш олон легионы тэндээс ингээд татсан байдаг. Тэгэл насанд хүрээгүй хүүхдүүдийг цэрэг татаал эсвэл нөгөө тэтгэврийн насандаа гарцсан Ромын иргэдийг хүртэл цэрэг татаал ингээд болсон болоогүй баахан легион ингээд бүрдүүлээл. За энэ дээр нэг сони юм Ромын түүх одоо Ромын эзэнт гүрний түүх одоо дуустал легионуудыг 17, 18, 19 гэсэн тоогоор нэрлэегүй гэж байгаа. Тэр устсан 3 легионын тооны нэр байхгүй. Тэгэхээр одоо баг хараалтаа тоо юм шиг болцсон байгаа гэж байгаа. За энэ дээр одоо Германы талаас одоо харамсалтай нь юу гэхээр энэ дэр нэг манай юуны ойртын 9 тайшин түүхтэй айгуу төстэй санагдаад тий. Ялтаа ерөөс ашиглаж чадаагүй Армени. Нөгөө Германы овгийн ахлагчтай хоорондоо ерөөс нэгтгэж чадаагүй. Эцэст нь тэгээд одоо үнэхээр агуу сууд хүн болсон. Одоо нэр нь хүртэл одоо бид нар Тэмүүжин гэдэг хүүхдүүд хичнээн их байдаг үлээ те. Тэрэн шиг Херман гэдэг нэртэй хүмүүс Германд ямар их байдаг үлээ. Тийм болтлоо агуу түүхэндүүлэх хэмжээний ялд байгуулсан мөртлөө харамсалтай нь хамаатнуудад алуулсан байдаг. Армени эцэст нь нэг хэцэрхий хүчтэй болоод байна гэд. Тэгээд нөгөө Маркомани тэр тухайн үед л ягаад Маркомани гэж дахин гараад байна гэхээр тухайн үед хамгийн одоо хүчрхэг хаан л байсан юм л да варварчуудынхаа дунд. Тэр хаантай очиод хилцэр хийгээд чадаагүй. Тэр үнэхээр л ив нэгдэлгүй жоохон тийм л юм байсан байгаа. За Ромчуудын хувьд одоо нөгөө эцэнт гүрэн л болсон логистикээр бүх юмаа зохицуулаад тэгэд ерөнхийдөө Рим өрний дагуу баахан ингээд бэхлэлт босгоод тэгэд одоо хилээ тогтоцсон ба. За нэг 2 удаа хөвлөд довтлох гэж ороод нэг удаа дахиж яг энэ Тевтобергийн ойд болсон шиг уталтанд орхоо шахаад тэр уталтыг хийж байгаа нь бас Армени байгаа. Тэгээд тэгэнгүүтээ одоо Тибери хааны үед хаяхаар шийдсэн баг. За наад бол одоо ингээд хаяа орж ирээ дээрм хийчлээ. Тэгээд ерөнхийдөө энэ тэгэхээр тэгж хайснараа Герман гэдэг нэг тийм за тухайн үед варварчууд гэж нэрлэж байгаа ч гэсэн эн чинь бас яваанда Франкууд болоо. Тэгээд ариун Ромын эзэнт гүрний үндэс Шарлемейн гарч ирэх хүртэл бас Герман гэсэн нэг тийм нэгдсэн identity гэдэг ч одоо өөрмөц хэв шинж бий болоход бас нөлөөлсөн байгаа даа тийм энэ тулаанд хэрвээ бүрмөсийн эзлэгдсэн бол одоо нилээн юу шинжтэй болоо явчихна. Ромын хэв шинжтэй болоо явчихна. Германы нутгийнхан тийм. Одоо Герман чи ер нь харьцангуй бас онцлог өөрмөц байгаа шүү дээ мэдээж тийм. За ийм тулаан болж өнгөрсөн юм байна. Тэр маш сонирхолтой тулаан байлаа. За ингээд та бүгдийг шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүлээ. Нэвтрүүлгийг орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие та бүгд төрүүлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NCV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөвлөгөөнөөр хүрлээ.
Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс ураатай Японы алдарт Рото брендийн Хадалабо чигшүүлэгч бүтээгдэхүүн хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай Голомт Капитал үндэс сасны компани та бүгд түргэлээ. За баярлалаа. баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Ромын талаад гоё шүү дээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.